2011 оны 12 сард би 4-р курсэд төгсөж ирсэн. Мөсийн олон улсын харилцааг. Тэгээ манай аав ээж харилцаагаар тэгээ надад хурж ил минийхөө чи одоо ер нь юу их төлөвлөгөө тань төгсчөөд. Тэгээд чи магистратурын сурах гэж бодож байна. Би тэгэхээр ер нь л үгүй. Тэгээ чи ер нь төгсөөд ажил хийж хийж сайн мэдэхгүй л байна. Нэг тиймэрхүү байдалд байжсэн. Тэгээд нэг гигэн сайхан өдөр Facebook-оор явж исэн чинь ISEC Thailand гэж байгууллагт болохоор хүний нөөцийн дараагаар ажиллах нэг боломж гарч ирсэн байдیں۔ Тэгэхээр би 2 сарын турш тэрэндээ янз янзын сонгуул, ярилцлага, даалгавар хийснийхээ эцэст болохоор ISEC Thailand байгууллагын хүний нөөцийн дарга болж исэн. Тэгээ энэ л болохоор Монголын түүхэнд хамгийн анхны мөн одоогийн байдлаар цорын ганц удаа яг монгол хүн гадаадын ISEC-ийн салбарын удирдлагын түвшинд одоо ажиллах тийм завшаан болж исэн. Тэгээ би 2012 оны 6 сарын 11-нд хонхны хоёрт оролцоод 12-нд Монголд нэг олон улсын хуралд оролцоод тэгээ 6 сарын 13-нд би Таиланд руу явж исэн. Тэгээ Таиланд анх очиж байхад болохоор амар халуун агаар манай тэгээд амар халуун ногоотой хоол. Тэгээ манай гишүүдийн болохоор халуун талаан сэтгэлэн болохоор намайг хүлээж исэн. Тэгээд энэ дээр болохоор бас хэд хэдэн хүмүүсийн талаар ярихгүй болохгүй. Энэ л болохоор манай багийнхан. Тэгээ энэ үед Avengers амар модонд орж ирсэн болохоор манай нэг гишүүн марцганаад бидний нүрийг болохоор Avengers-ийн постерны зурган дээр тавьсан байсан. Би өөрөө болохоор Nick Fury болсон тэнд явж байгаа юм. Тэгээд юуны мөн болохоор энэ хүмүүсийг яаж танилцуулчих юм. Энэ доор хөвтөж байгаа залуу болохоор манай дарга Troy. Энэ болохоор Fandi, Didi, мэдээж би, Piang, тэгээ Ben гэд Малайз, Индонез, Таиланд, Монгол гэсэн улсуудаас хурж ирсэн удирдлагын багийн хүмүүс байсан. Тэгээ бид нар Таиландд яг анх очиод ерөн баг би энэтэй танилцах цаг зав байхгүй байж ахт болохоор шууд ажилдаа орж ирсэн. Би Таиландын бодит байдлын талаар жоохон ярил л. ISEC Таиландын. Бид нар болохоор нэг жилдээ хамгийн дээдлээ 177 дадлын солилцоо хийж ирсэн. Тэгээд энэ л болохоор бусад одоо жилдээ 3000, 4000 дадлын солилцоо хийдэг байгууллагын хажууд бол маш жижигхэн байсан. Тэгээ бид нар шинэ гишүүн аваад 2 сарын дараа ихэд дөнгөж 15% нь үлдсэн л байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл дийлхэн гараа явчихдаг гэсэн үг. Тэгээ бид нийтдээ 83хан гишүүнтэй байсан. Тэгээд яг анх ингэж бодож ирснээс яг ингэ Таиланд очиж үзсэн чи яг бод байдал нь болохоор төсөөснөөс бол муу байсан. Ягаад гэвэл манай гишүүд болохоор нэг туршлагатай биш, нэг юм мэддэггүй 18, 19 настай, 1-2 дугаар курсын оюутнууд бол байдаг байсан. Тэгээд энэ л болохоор яг бидний яг тэр үед 8 сард авахулж ирсэн нэг зураг байгаа. Харин бид нар болохоор ISEC Таиландыг авч явж байгаа манлайлалын баг гэсэн утгаараа энэ хүмүүсийг яаж хөгжүүлж болох вэ? Яаж Таиландын нийгэм улсыг доргиж чадах вэ? Донслогож чадах вэ? Тим хөдөлгөөн, тим байгууллагыг бүтээж болох вэ гэж асуултад өөртөө тавьж ирсэн. Бидний хувьд бол энэ асуултын эхний хариулт нь бол зөв манлайлал байсан. Манлайлал гэж өөрөө юу вэ? Ихэнх тохиолдолд хүмүүс юу гэж боддог вэ гэвэл албан тушаал гэж хааж үздэг. Эсвэл манлайлал гэдэг бол за чи ингэх ёстой, чи тийх ёстой, үгүй л би чамайг ингэн гэсэн тийм дарга цэргийн харилцаа гэж хааж үздэг. Харин бидний хувьд манлайлал гэдэг бол юм хүн хичнээн хэцүү байсан ч гэсэн, хичнээн асуудалтай байсан ч гэсэн тэрнийхэн хойноос өдөр тутам яаж зүтгэж, яаж сэтгэл гаргаж явж байгаа нь болохоор манлайлал. Тэгээд зөв манлайлал гэдэг нь өөрөө юу вэ? Нэгт болохоор хүсэл мөрөөдлөө тэмүүлэгдсэн. Өөрөөр хэлбэл хоёрын хооронд тэгэл хичнээн авьяас чадвартай байлаа гэд, хичнээн мэдлэг туршлагатай байлаа гэд тэрнийгээ бүтэе гэсэн сэтгэл байхгүй бол яаж юм хүн хөгжих вэ? Хоёрт нь болохоор бид нар гишүүдээ тэднэрт одоо хүссэн зүйлээ хийж тэрэндээ алдаж, унж тэрнээсээ суралцж илүү сайн хийж тэгж явах болцоо орон зайг нь гаргаж өгөх хүссэн. Гуравт нь болохоор бид нар жинхэнэ манлайлалыг бүтээлэх хүсэж байсан. Бид нар бол хоёрын хооронд ингээл за ингээ нэг сайн явж байгаа нэг лаг чадварлаг залуус бол биш. Бүр Таиланд улсыг тэр чигт нь хөгжүүлж чадах байсан. Тим залуусыг бүтээхийг хүсэж байсан. Тэгээ бид нар бол анх энэ зорилгоудаа танилцуулж исэн нэг олон улсын хурлын маань зураг байгаа юм. Тэгээд бид нар бодит байдал дээр болохоор яг юу хийжсэн бэ? Нэгт болохоор бид нар хариуцлага хувааж исэн. Өөрт нь болохоор яг удирдлагын баг нь болохоор өдөртмийн одоо гишүүдийн үйл ажилд болохоор нэлээд оролцож явдаг байсан. Бид нар энэс болохоор маш их одоо аль болох чадах хэрээрээ зайлсхийх хүсэж байсан.
Яагаад гэвэл хэрвээ хүн, аливаа нэгэн хүн нэг юмны эзэн болоод тэрнийг өөрөө бүтээж, өөрөө алдаж, өөрөө сурч явахгүй бол яаж тэр хүн хөгжих вэ? Хоёрт нь болохоор бид нэр байгууллагын удирдлагын түвшинд байдаг залуучуудаа сэтэлжүүлж чадваржуулахыг хүсэж байсан. Өөрөөр хэлбэл зөвхөн тэднэртэй ажиллаж чи яг юуны төлөө явж байгаа юм? Яг юу хүсэж байгаа юм? Юу бүтээмээр аа гэдэгт дандаа ярилцж явж байсан. Өөрөөр хэлбэл бид нар болохоор ингээл менежментийн за чи одоо процессыг ингэж хариуцах хэрэгтэй, тэгж явах хэрэгтэй гэж ярихаас илүү энэ чиний хүсэж байгаа юм үнэхээр мөн үү? Чиний араас үнэхээр явахыг хүсэж байна уу гэж асуулт асуудаг байсан. Гуравт нь болохоор бид нэр стандартыг тогтоож ирсэн. Энэ жоохон өөдөртэй сонсогдож магадгүй шүү. Гэхдээ бас нэгэн чухал зүйл байсан. Бид нар болохоор өөрсдийн гишүүдийн гарнаас нь хөтлөө. За одоо энийг ингэж хийдин, тэрнийг ингэж хийдин гэхээс илүү эцсийн үр дүн бол иймэрхүү байх хэрэгтэй. А тэр үр дүнд хүрэх замаа болохоор өөрөө олчих. Тэгэнгүүт бид нар болохоор тодорхой хэмжээний нэлээд их одоо сөргөлдөө тэгээд үл ойлголцолтой учирдаг байсан. Бид нар анхныхаа удаа гишүүдтэй ийм их эрх чөлөөг болохоор олгож ирсэн. Тэгээд нэг юм мэддэггүй, нэг чадвартай биш 18, 19-тэй залуучуудын хувьд бол энэ бол нэлээд хэцүү байсан. Нэгт бол бидний бас ажлын бүтээмж айгүй муу байдаг байсан. Юм хүм айгүй удаан явдаг байсан. Тэгээ маш олон гишүүд болохоор манай байгууллагаас гардаг байсан. Яа гэвэл тэдний сонирхол нь биш байсан болохоор тэр зүгээр тэр чиний сонирхол биш байвал тэрний хойноос тэгэл өдөр тутам үхэн хатан тэгэж гүйцэн явах ямар шаардлага байх вэ? Тэгээ бид нар өөрсдөө болохоор өдөр болгон өглөөний 8, 9 цагаас ахуулаад шөнийн 10, 11, 12 1 цаг хүртэл ажиллаад хагас сайн бүтсэнгүй ажиллаад тэгээ би болохоор эхний нэг 2 өдөр амар хүртэл болохоор баг 2, 3 сар болж исэн. Гэтэ бид нар ингэж явж байхдаа бол нэг памп болно гэж явж исэн. Бид нар хизээж ингээл энэ болохгүй байна, энэ бүтэхгүй байна гэсэн нэг тиймэрхүү маягаас л харж үзэж байгаагүй. Яг гэвэл миний хувьд манлайлалын гол шалгуур нь юу вэ гэвэл тэр юм хүм хичнээн чамд ингээд бүтлгүй юм шиг харагдаж исэн ч гэсэн тэр зүйл нь болохоор бусд хүмүүс боломжгүй хэлж исэн ч гэсэн тэрний хэрэг чи өөрөө л тэрэндээ үнэхээр итгэж явдаг байвал тэрний хөдлөө юу хийж чадах вэ гэхээр манлайлалын хувьд миний нэг гол шалгуур юм санагдав. Тэгээ бид нэр бүхэл бүтэн жил явсны эцэст буюу 2013 оны 6 сарын 30 гэхэд нэг сонирхолтой тоонууд болохоор харж ирсэн. Тэрний нэг Таиландын бод байдлыг харж үзье л да. Бид нар болохоор жилдээ 177 дадлгын солилцоо хамгийн дээдэлтэй хийжсэн гэсэн. Харин бидний үеийн дараа болохоор яг 6 сарын 30-нд буюу яг төгсгөл үе гэхэд болохоор тэр тоон 234 болсон байсан. Өөрөөр хэлбэл ISEC Таиландын төвөнд хамгийн анхны удаа бид нар жилдээ 200 давж ирсэн. Бидний дараагийн жил болохоор 513 хүртэл явж ирсэн. Тэгээ одоо өнөөдөр болохоор 915-ыг хүрч байгаа. За баярлалаа. Тэгээ бидний нийт гишүүдийн дөнгөж 15 хүн үлдсэн байсан байдал. 6 сарын 30 гэхэд 65% болцсон байсан. Тэгээ бид нар анхандаа 83 хүнтэй эхэлж исэн бол сүүл гэхэд 276 хүний амьдралыг өөрчилж чадах үз. Тийм болцоонууд болохоор бий болгож исэн. Тэгээ дөрөвний хийсэнчлэн бид нар нэг хамт олон гэсэн утгаараа хийжсэн. Гэхдээ миний хамгийн бахархдаг зүйл нь юу вэ гэвэл бид нар одоо ийм лаг тоо хийсэн тий. Ийм гой тайлан гаргацсан гэсэн утгаараа биш. Энэ зүйлийг хийсэн хүмүүс нь хэн бэ гэвэл миний түрүүний хэлжсэн нөгөө тэр мэдлэг чадваргүй гэдэг. Нөгөө нэг туршлагагүй гэдэг. 18, 19 насны тэр хүүхдүүд болохоор хийжсэн. Харин тэдэрт юу хэрэгтэй байсан бэ гэвэл зүгээр л энэ зүйлийг хийх чадвартай гэдэг итгэлийг нь олгох. Тэр үнэмшлийг нь бий болгох. Тэгээ тэр сэдлийг нь төрүүлэх байсан. Тэгээ энэ жилдээ олж авсан туршлагаараа би ч гэсэн дараа нь Пакистан тэгээ Монголд ISEC-ийн салбаруудын гүйцэтгэх захирал нь болж ирсэн. Харин та хэд болохоор миний нийтлэлээс юу хамгийн хүртээлтэй байж болох вэ? Би 3 зүйл нэлээд сайн сурсан. Тэр юм зүйлсийг та бид танилцуулъя. Эхнийх нь болохоор манлайлал ямар ч тохиолдолд хариулт байж чаддаг. Өөрөөр хэлбэл улс орны хөгжлөөс ахуулаад өдөр тутмын асуудал хүртэл манлайлал ямагт хариун байж чаддаг. Бид нар альва нэг зүйлийг хараад энэ асуудалтай, энэ проблемтэй байна, энэ бүтэхгүй юм байна гэж байх юм бол угийн юм бол хөгжихгүй. Харин бид нар өнөөдөр би энэ төлөө юу хийж чадах вэ? Би энд ямар үр нөлөө хийж чадах вэ? Би энэ сэтгэлдээ юу гэж асууж явж байх юм бол бид нар юмыг л өөрчилж чадна. Тэгээ манлайлалыг ямар ч тохиолдолд хөгжүүлж болдог.
Одоо болохоор би ингээд жил болгоно надад ингээд Таиланд руу буцаж явах боломжууд болохоор надад гарч ирж байна. Тэгээд наа буцаж явах болгон би ингээд улам юм баяртай байдیں۔ Яагаад гэвэл миний яг тэр жилд анх орж исэн тэр 18, 19 залуучууд болохоор одоо 50, 60, 100, 200, 300 хүний байгууллагуудыг авч явж байгаа. Өдөрт минь нөхцөлд Таиландыг яаж хөгжүүлэх вэ гэсэн стратеги боловсруулж явж идэг. Тэрнтэй холбоотой үйл ажиллагаа томоохон олон улсын төслүүд хийж явж идэг залуучууд байдаг. Тэгээд дөнгөж одоо болохоор 20, 21 настай хүмүүс. Тэгээ гуравт болохоор Мандалыг хөгжүүлэхэд ямар ч тохиолдолд бодит алхам бол хэрэгтэй байдаг. Бодит алхам нь өөрөө юу вэ? Мандалыг миний бодлоор л ингээд ном уншаад юм уу ихтгэл ингээд суугаад л хөгжүүлэх бол жоохон хэцүү. Жишээлбэл одоо энэ Terex баг тойроод оролцож байгаа нь болохоор миний хувьд юу вэ гэвэл нэг десерт гэх юм уу да, нэг тийм нэмэлт. Гэхдээ Мандалыг бол жинхэнэ бодит алхам хийж хөгжүүлдэг. Өөрөөр хэлбэл нийгэмд яг ямар асуудал байна? Тэрнээ шууд тулж очиж тэрнийг юу хийж болох вэ? Яаж болох вэ гэж дуу хоолой гаргаж бусад хүмүүстэй хамтран нийлж тэрэндээ холбоотой арга хэмжээ, үйл ажиллагаа, төсөл гэх мэт бүх зүйлийг зохион байгуулж тэрнээс алдаж, тэрнээс унж, тэрнээс өөрийгөө дахиж хөгжүүлж тэгээд жинхэнэ өөрчлөлийг гаргах нь болохоор Мандалыг хөгжүүлэх бодит алхам. Тэгэхээр энэ хэдэн зүйлс нь болохоор миний та бүхнийг уриалмаар зүйл нэг. Өнөөдрөөс эхэлж та бүхэн би нэг юм мэддэггүй, нэг чадвартай биш, нэг туршлагатай биш гэж харахын оронд тэр зүйл ерөөсөө хамаагүй. Би өнөөдрөөс эхэлж мөрөөдлийнхаа төлөө, зорилгынхаа төлөө юу хийж болох вэ гэж асууж тэрнийхээ хойноос явах юм бол юм хүмүүс үнэхээр өөрөөлж болно. Тэгээд ийм характеристиктэй, ийм үзэл бодолтой байх юм бол бид нэр зөвхөн гадаадд Мандалыг хөгжүүлэхээс илүү дотооддоо жинхэнэ Мандалыг хөгжүүлж болно. За баярлалаа.